За сайн байцгаана уу? Та бүхэндээ бичлэг хүрж байгаа өдрийн мэнд өгөрье. Нэлээ удаан хугацаанд бичлэг хийнэ гэж бодсоор байгаад бодоод байсан чи бараг 1 жил өнгөрцөн байна. Цаг хугацаа бүр амар хурдан өнгөрд юм байна. Одоо яг юм тохиромжтой цаг юм болов уу? Одоо яг нэг зав чөлөөтэй болоод яг ингээд бичлэг хийхэд тохиромжтой юм шиг санагдаад бичлэг хийх гэж байна. За юуны төрөнд өөрийгөө танилцуулъя. Намайг Наран Чимэг гэдэг. За ихэнх хүмүүс намайг төрөөслөмжийн эмч 103 эмч гэдгээр нь мэддэг юм бол би өөрөө анх нөгөө 103-ын контентуудыг одоо хүмүүст одоо бичлэг маягаар хүргэж эхэлсэн учраас доор таарахад хүмүүс ихэвчлэн дандаа 103 эмчтэй гэж хэлдэг. Ер нь бол ажилласаа гараад бараг 1 жилийн хугацаа өнгөрж байгаа. Одоо ажиллаж байгаа ажлаа бол яг төдийлөн сайн хийх боломжгүй. Одоо бас хийх ёстой цаг нь бол биш гэж бодож байна. Энэ дээгүүр энэ онгоц яваад байна. Би энэ далайн иргэн хажуу сууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо энд ингээд тусан тэр дээр нисдэг тэрэг яваадах шиг байна. Нэлийн чимээтэй сонсогдож байж магадгүй. За одоо би яг хаана байгаа вэ гэхээр би Филиппин улсын Лапу-Лапу хот гэдэг аахгүй Нью-Макта ингээд хотод английн сургалтанд сууж байгаа. Яг энд одоо 1 сарын хугацаанд суралцж байгаа. Одоо бараг сүүлийнхээ 7 өнөөр орчим байна. Энд суралцахад бүр ингээд цаанаас нэг сэтгэл санаа тайван амар амгалан айгүй гоё байна. Зорилгоо оръё. Энэхүү бичлэгээрээ би юу хүрэхийг зорьсон бэ гэхээр тэдэн ярилцах юм уу та бүхэндээ хэлхийг хүссэн зүйлсүүд байгаа. Бол анх 103-ын бичлэг хийж эхлэхдээ рeel маягаар минут 30 секундтэй богино бичлэгүүд хүргэж ирсэн. YouTube бичлэг бол нэг 4-5-ыг байна уу байршуулсан. Гэхдээ тэр үедээ бол нэг төдийлөн уучраа олохгүй. Тэгээ надад ерөөсө цаг гарахгүй бичлэг хийхээр бичлэгээ эдиотлах цаг гарахгүй төдийлөн хийдэг байсан. Энэ дахиад нэг усан онгоц яваад байна. Энийг явахаар ярилцъя. Би энэ өглөө босоод бол 7 эрэг дээр жоохон сэлдэм мө гэсэн чи далайн жоохон заваа юм шиг санагдаад тахаар би сэлсэн. Эндээ бас нөгөө 7 эрэгийн ойролцоо пүүлтэй ахгүй юу? Тэн чи пүүлд нь орох гэсэн чинь 8 цагаас нэгднэ гэхээр энэ цугаа. За ерөөсөө л одоо ингэ бичлэг хийх ёстой юм байна гэж бодоод бичлэг хийх гэж сууж байна. Түргэн төлөмжийн талаар бичлэг хийж эхэлсэн бэ гэдэг талаас ярив. Ер нь бол энэ ингээд амар одоо баг 2 жилийн өмнө байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр үед ингээ яг ямар сэдэлтэй хэлжсэн гэхээр би анх нөгөө ажилд орохдоо өвлийн үйлрэлд орж байсан байхгүй юу? Өвөл өөрөө ингээ нөгөө яг надад ингээ айгу хүндрэлтэй санагддаг байсан. Гэмхтэн хүний хувьд харанхууд тэгээ айгу хүүтэнд ингээ хүнд цүхээ үүрээд ингээ дуулганд явна гэдэг надад зүйдэгээс байхгүй юу? Тэр үед ингээ би бүр нөгөө яа би ч бүр өөрөө од орсон юм гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгээ яг энэ бодол ингээд надад биш одоо надаас гадна хэдэн зуун юмч одоо ажиллаж байгаа өөрөө төрөнслөмжийн юмч бол ингээд маш олон юмчтар ажилладаг. 5 дүүргийн хэмжээнд ажиллаад дүүрэг болгонд нь 3 ээлжээр одоо эмчнэр ажилладаг 900-аар тоологдох эмчнэр ажиллаж байгаа. Төрөнслөмжийн дуудлага гэдэг нь хүн болгонд бол тусламж үйлчлэгийг үзүүлэх ёстой. Би ч нөгөө нэг 103 гээд төсөөлөд оронгууд чи ингээд нэг амар л юм төсөөлж орж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд дандаа л хүн хүмүүс байдаг. Өөс амьдаас дээсэн дөрөөн дээр байгаа хүн дээр очдог гэл яг тийм төсөөлөлтөд очисон чи эсрэгээрээ миний нэг бодлыг өөрчилсөн зүйлс нь гэх юм бол ингээ хэрэггүй дуудлагууд маш их байсан. Өөр ингээд нөгөө нэг маш олон контентууд хуваалцж ирсэн тэрэн дээр гардаг шүү дээ. Зүгээр ингээд нөгөө гарын шүрмэс татна, хөлийн шүрмэс татна, нөгөө нойр хөрөхгүй байх гэсэн дуудлагатаас ахуулаад юм хэрэггүй дуудлага хэрэгжээс ахгүй. Тэр үед ингээ юу гэж бодсон бэ гэхээр ер нь ингээд хүмүүс яг ямар нөхцөл байдлыг яарлаа тусламж гэдгийг мэддэггүй юм байна гэж бодсон. Яг энэ талаар ингээд хүмүүст ингээд ойлгуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй л яг энэ хэрэгтэй шаардлагатай байгаа хүмүүст нь дуудлага маань ингээд хүлээгдэж очиод байгаа юм байна гэж бодсон. Тэгээд тэрнийхээ дагуу тусламж эмчийн тэмдэглэл гэдэг бичлэгийг эхлүүлж эхэлсэн. Бас нэг зүйл нь гэх юм бол манай өөрөө 103-ийн одоо эмчнэр маань айгу хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан. Тэгээ хүмүүс хөвчлэн руугаар ойлгоод байсан учраас энэ эмчнэрийн нийгэмд зөв өнцгөр харуулахыг хүссэн. Тэр маань ингээд айгу гоё бэлээ болоод маш хурдан хүмүүс төвөөгдөөд 103 эмч гэдэг мэрэгжилтэй хүмүүс нийгэмд одоо хүртэл гоё хүндэлж байгаа юм шиг санагдсан. Одоо ч гэсэндээ намайг гарсан ч гэсэндээ маш олон хүмүүс ингээд төрөнслөмж эмчийн тэмдэглэлүүдийг хийж яадаг. Тэрийг хараад би надад маш гоё санагддаг. 103 эмчээр ажиллаж байгаад хамгийн их ингээд сэтгэлээс гардаггүй нэг хэсэг байдаг зүйл нь болохоор хүний амь аврах байсан. Бид нар ингээд эсрэгээр та нар ингээд амархан дуудлага ирвэл амар гэж санагдчих магадгүй. Гэхдээ яг үннийг хэлхэлцлэмж эмчээр ажиллаж байхад хэцүү дуудлагууд ирэх үед баярлдаг байсан. Ингээд хүнд хэцүү дуудлага ирэх үед тэрхүү тусламжаа үзүүлчихэд хүний амнаас яг аварсны дараа хүнд ингээд нөгөө маш гоё мэдрэмж төрдөг. Тэрийг ингээд үгээр хэлэхээ аргагүй. Хүнд дуудлагууд хүний амь аврахаас илүүтэйгээр нөгөө эмчтийн хүртэл ингээд маш сайхан сэтгэл төрүүлдэг. Эмчээр ажиллахад юу нь гоё байсан бэ гэхээр нэгдүгээр боломж үйлчлэгээ үзүүлж байгаа. Ямар ч нөхцөл байдалд очдог. Тэр нь маш их таалагддаг. Амбулатор суугаад одоо эмч хийхэд бол ингээд зөвхөн тэр амбулаторд л суугаад ирсэн хүмүүсийг үзэн штэ. 103-т бол одоо ингээд хаан чамаг очиж болно.
За ууланд ч очиж олно, гэрт ч очиж олно, нөхөн доорч ажиллана, барилгад ч ажиллаж олно. Бүх нөхцөл байдалд тэгээд дээрэс нь одоо дөнгөж төрсөн яраагаас ахуулаад 80 настай настангуудад хүртэл тосломж үйлчилгээ үзүүлдэг болохоор бүх төрөлцсөн мэргэжлүүдээр одоо ажиллах боломжтой тэрний илүү давуу талтай санагдсан. Төрлийн одоо ялгаа онцлогоо хийх боломжтой төрлийн хүмүүс тосломж үйлчилгээ үзүүлдэг учраас та маш их зүйл сурдаг. Зүйл нэг юм бол та маш сайхан хамт олонтой болно. Миний хувьд хүн бол манай ингээд 103 бол миний анхны одоо байгууллага маш дотнд ажилласан хүмүүс болохоор манайх ингээд ээлжнээ 10 эмчтэй. Тэгээ 10 жолоочтой гэсэн үг нэг ахлагтай. Би ерөөхдөө бол би төв салбар дээр ажилладаг гэсэн 3 ахлах эмчтэй. Тэр 3 ахлах эмчтэй гурвантай дотно. Одоо хүртэл ингээд миний ажилласаа хамгийн их сандаг нэг зүйлүүд юм байна бол миний хамт олон байдаг. Би ингээд ажлынхнаагаа бүр маш их сандаг. Заримдаа нөгөө бичлэгүүдээ үзээд, зураг үзээд бүр ажлынхнаагаа маш их санаад бүр одоо хүртэл ингээд сандаг. Миний ингээд хизээч ингээд сэтгэл санаанаас гардаггүй. Амьдралдаа ингээд хамгийн сайхан зүйлсүүдийг хилээчих юм бол манай ажлын хамт олон байсан ингээд маш гоё дотно ажилладаг. Тэгээ 103-т бол ингээд дан ганц шууд төгсөд ороод ирсэн ингээд байдаггүй. Маш олон удаан ажилласан эмчнэр байдаг. Тэрхүү эмчнэр байна ингээд маш их зүйлийг одоо зааж сургадаг. Шууд ингээд алдар гарч байгаа эмчнэр хана гэсэн санаа зовлт байхгүй. Тэнд ахлах эмч чинь байна. Одоо өмнө чамаас төрүүлээд орсон эмчнэр байна. Тэднэр бол ингээд маш их тусалдаг. Тэгэхээр тэр зүйлсүүд нь бүр маш гоё санагддаг. Манай 103-ын удирдлагууд бол ингээд маш гоё хүмүүс байдаг. Анх ажилд орохдоо хүний нөөцийнхөө менежертэй анх уулзаж ажилд орж ирээд болохоор ингээд ажил хийж байгаагүй болохоор зөөл байхгүй. 103-т дэмж аавна гэсэн ажлын зарыг харчингуудаа шууд ороод хүний нөөцийн ажилтай нь уулзчихсан. Анх шууд орно гэсэн ингээд хүлээлтгүйгээр яах юм болоо гэж бодоод юунс бичиг баримтад аваад утсан чинь дарга намайг шууд за нэгд өдөр шууд хүрээдэр шууд дадлагжуулж эхлэхгүй юу. Тэгээ би ингээд аим гайхаад ямар сони намайг шууд авчиж байгаа юм уу гэсэн чинь чи шууд нэгтгээс дадлагжаад эхлээд ямар хөө байдгийг үд заяа. Тэгээд би бүр ингээд амар зочирдоод тэгээд анх тэгж ажилдаа орж исэн. Хаагаад ажлаас гарсан бэ гэдэг асуултан дээр ярилцъя. Ер нь бол анх төрийн төлөмжийн төвд ажилд орохдоо би тийм урт удаан хугацаанд ажиллана гэж бодож ороогүй. Хөвчлэн та нар ингээд харах юм бол 103 эмчээр ажиллаж байгаа хүмүүс тэгж удаан ажиллаад байдаггүй. Энэ өөрөө нэг маш олон одоо сайн давуу талууд байгаа ч гэсэндээ эсэргээрээ ингээд бас жоохон дутагдaltaй зүйлсүүд ч байдаг. За тэрний үеэ гэх юм бол нэгдүгээр бол ээлжийн ажил байдаг. Ингээ байнга 24-48-аар ээлжинд гарна гэдэг нь өөрөө би өөрөө гэр бүлтэй хүн учраас гэр бүлтэй хүмүүст хэцүү байдаг. 24 цагаар бүтэн ингээд ажиллаад би ингээ 24 цагаар ажилласныхаа дараа шууд ингээ гэртээ очиод хүүхдээ хараад хоолоо игээл хүүхдүүд хичээл төргөд гэж чадахгүй. Би ингээ 24 цагаас буусны дараа бодолчгүй ундах шаардлагатай байдаг. Жишээлх юм бол манай охин өглөө бүжгийн дугууланд явдаг. Ингээ ээлжнээсээ буучаад манай нөхөр байхгүй байсан учраас би 2 хүүхдээ аваад бүжгийн дугууланд суулгачаад нэг хүүхдээ аваад нэгийг ингээ бүжгэн дээр хүлээж явахдаа би ингээд нэг цаг хүлээхдээ ингээд хайлт жоох унтж байгаа юм. Би 2 хүүхдээ аваад машинд аваа явж исэн чинь би ингээд өөрийн мэдлгүйгээр уртлын машинагаа гэрлэн тохион дээр зогсож байхдаа мөрөгцсөн байсан. Бол ингээд нэг нойрны нэг нөлөөл дээрээс нэг 2 хүүхэдтэй явж байхад ингээд анхаарал сарнаад ингээд миний анхаарал ингээд яг жирийн хүнийг шиг 100% төвлөрч чадахгүй байхгүй ингээд нойрмог шүн унтаагүй хүн чинь надад тийм дутагдaltaй байдаг гэсэн. Нэгдүгээрт нь болохоор жижүүрийн ажил. Жижүүрийн ажилдаа ингээд шүн ингээд 4 цагийн үед 5 цагийн үед хүн маш их ядардаг. Бүр ингэж боддог заяа. Би яагаад ийм хэцүү ажил хийгээд байгаа юм бэ? Яагаад би энэ хэцүү ажил хийгээд байгаа юм бэ? Ер нь би ингэж зовох шаардлагатай байна уу гэж хүртэл ингээд амар их боддог. Сэргээрээ өглөө ингээд нар мандад ирэх үед гоё байдаг ч гэсэндээ мэдээж хүн болгоны ажил хэцүү ингээд ганцхан 103 ажил хэцүү гэдэг байгаа биш бүх хүмүүсийн ажил хэцүү байдаг. Ерөнхийдөө бол нэг юм жоохон миний тал дутагдaltaй тал нь гэж бодсон зүйлсүүд нь нээж магадгүй. Хоёр дахь зүйлсүүд нь шаардлагагүй хэрэггүй дуудлага. Яагаад энэ шаардлагагүй хэрэггүй дуудлага ингээд миний одоо ажлаас гарахад нөлөөлсөн бэ гэхээр би түрүү дурдсан юмч гэдэг нь ингээд гоё хүн дуудлагуудад очоод юм уу ингээд сэтгэл нь сэрэгдэг. Угаасаа ингээд 103 төрийн төлөмжийн эмч гингүүд угаасаа л ийм шаардлагатай дуудлагууд одоо нэг чухал амь тэнсэн байдалд очно гэж бодож итэл эсэргээрээ ингээд нэг ямар ч хэрэггүй дуудлаганд ингээд шүн нойр хоолой хасан байранд дуудлаганд яваад ингээд хүний амнаас амрах гад явж хахад чинь ямар ч хэрэггүй хүн таныг дуудлагаар дуудаад байвал мэдээж таны ингээд уур чинь хөрөнд стресс хэцүүлүүд байгаа шүү дээ. Одоо олон тохиолдолд байна да. Одоо тэр болгоныг бас мартчихад байна. Жишээлх юм бол зүгээр л гараа удаа ингээд нөгөө дараад хөвчээр гар нь бадаараад мэдэг болчтой шүү дээ. Тийм тохиолдол төр ингээд төрөнд дуудаж байгаа хүмүүс байна. Ингээд миний гар мэдэг болчлоо гэд. Зүгээр л толгойн өвцөн хүмүүс дуудана. Шөнөөр одоо
нойр нь хүрэх байна гэж бодно. Зарим нэгэн хүмүүс ингээ Монголд ингээд одоо бол ингээд нөгөө им тариаг бол заавал эмчийн жортой зардаг болсон. Тэрнээс өмнө бол шууд тарилга болон шприцийг шууд ингээд жоргуугаар олгочдөг байсан учраас хин дуртай нь өөртөө тариаваад хийждэг байсан аахгүй юу. За тэрний нэг жишээ л гэх юм бол анилгын дэмдрэл гэж нэг сайхан жишээ байна. Тэрэн дээр ингээд хүн болго ингээд зүгээр анилгын дэмдрэл хийх гэсэн юм аа. Нойр нь хүрэх байгаамаа гэж түргэн дуудчихдаг. Маш олон тохиолдод байдаг. Тэр болгонд би ингээд миний өдөрт явж байгаа дуудлагад би бараг 60-аас 70% ямар ч хэрэггүй дуудлага байсан учраас би ингээд бүр тэндээ ингээд стресстэй ингээд ажиллах надад ингээд би өөр нь бараг ийм юмны төлөө имж болсон юм уу гэсэн бодлоод орж ирсэн байхгүй. Бол ингээд удаан ажиллахад хэцүү юм байна гэсэн нэг бодлыг ингээд оруулсан. Нурд гэхэд бас нэг маш их нөлөөлсөн зүйлс байгаа. Манай охин байна. Юу байсан бэ гэхээр охин ингээд имж болохыг хүсдэг гэсэн байхгүй. Нэг өдөр манай охин амар дөнгөж одоо 6 настай ижиж миний охин том болон дэмж болно тий гэсэн чинь би ижимж болохгүй гэдэг чинь яасан гэсэн чинь ижимж чинь гэртээ хондоггүй шүү дээ гэж хэлсэн ах. Тэр миний ингээд сэтгэлд амар хүрсэн. Би чинь бас нөгөө ээж хүний хувьд хүүхдтэйгээ байх цаг хугацаанаас ингээд маш их хомслоод байгаа юм байна гэж үзээд би за ер нь бол ингээд жижигүрт хондог ажлыг багасгая гэж шийдсэн. Тэгээд яг жижигүрт хондоггүй ажилд орно гэж бодсон ч гэснээр миний ажилд орсон ажил маань жижигүрт хондог ажил байсан. Яг зүгээр гэртээ хоноод гэртээ хүүхдтэй цагаа зарцуулаад явах боломжтой харьцангуй жижигүрийн тон бага. Тэгээ энэ бичлэг дээр бол одоо хийж байгаа ажлынхаа талаар ярихгүй. Тэрийг дараа нь ярий. Ихэд бол чир ажиллахад маш гоё байсан. Маш сайхан хамт олонтой болсон. Маш их зүйлсүүдийг сурсан. Эргээд бодоход надад маш сайхан дурсамжуудыг үлдээсэн. Нийгэмд намайг тодорхойлж байгаа юмч гэсэн зүйлсийг надад гаргаж өгсөн. Контент бүтээж эхэлснээрээ би юмд ингээд танигдан гэх юм уу. Тиймэрхүү зүйлсүүдтэй болсон. Ингээ эмнэлгүүдээр ороход бол ингээд эмчнэр намайг илүү их сайн мэддэг. Би эмнэлгийн ажилтнуудад биш хүмүүст хүрэх болов гэж бодсон чи эсэргээрээ эмнэлгийн ажилтнуудад маань ингээд маш хүрсэн миний бичлэг. Тэгээ би тэрэн дээр бас гайхажсэн. Нэг жоохон имэж байгаа зүйлсүүд нь би өөрөөдөө тийм сайн эмч биш гэж боддог учраас амар мондог эмчнэр үзэнгүүт чи би бас жоохон имээгээд байгаа хгүй яана би одоо ингээд зүв ярьж байгаа болоо гэж бод. 103 эмчээр ажиллаад эхэлсэн чи надад маш олон ингээд телевизүүд, сайт, нэвтрүүлгүүдээс маш их арилгын саналууд ирж исэн. Би ингээд маш олон санал ирэх үед ер нь бол ингээ гайхаад энийг ингээ ярих хэрэгтэй юм өнөө биш үү гэж бодоод тэгээ ахлах хэмжтэйгээ удирдлагуудтайгаа ярьж байгаад за ингээд ерөнхийдөө л ороод үзье гэж бодоод 3 телевиз ярилцлаганд орж үз. Тэр 3-ыг ярьж дууссан дараа за би үнэхээр биш юм байна гэж бодсон. Ер нь бол нь штэ би ингээд 100 орохт ингээд ажиллаад тийм сайн туршлагатай бишээс надаас өмнө өчнөө олон жил ажилласан хүмүүсээс тэгээд телевизийн ярилцлаганд орох үед нийгэм тэр чигээрээ ч юм уу тэр хүмүүс бүгдээрээ намайг 103 эмч гэдэг нь ямар хүн байдгийг гэдэг надад төсөөлөдсөн аахгүй. Тэгээд би тэрэнд жоохон эмээсэн. Би ингэж энэ 103 гэдгийг байгууллагыг төлөөлөх ёстой хүн мөн билүү биш билүү гэж бодоод тэгээ дээрэс нь ингээд миний мэдэхгүй зүйлсүүдийг надаас маш их асуугаад байсан учраас би тэрэнд амар их санаа зовоод тэр үедээ яг тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд хариулт өгж байгаа ч гэсэндээ бүрэн гүйцэд яг ингээд 103-ийнхаа эмчнэрийг төлөөлсөн хариултыг би өгч чадахгүй байгаадаа миний ингээд амар санаа зовоод тэгээд за би ер нь бол ингэж нэг ярилцлага өгөх хүн биш юм байна гэж бодоод за би зүгээр өөрийнхөө контентийг бүтээгээд явъя гэж бодсон. Нэг нөлөөлсөн зүйлс нь гэх юм бол мэдээж олон нийтийн анхаарал татаад эхлэнгүүд үзээ ядалтуудад хахад нэг сэтгэлийн хатгүй байсан гэх юм сэлдэг ахгүй ингээд чи анхаарал татж байгаа юм чи ингээд чамаг ингээд муулах хүмүүс байна гэж байгаа ч гэсэндээ ингээд би тэр ингээд маш хүн дээр хүлээж авч ирсэн. Маш их юм үзээ ядалтууд комент байл гэхээс илүү чатууд хүртэл зөндөрж ирсэн хүн ингээд айгаад хийгэнгүүтээ өглөө босоод ирэнгүүт ингээд надад ямар комент ирсэн бодлоо гэж би санаа зовдөг байсан. Надад амар стресстэй. Тэгээ анхаарал өртөөд ирэнгүүт гадуур ингээд зүгээр дуудлаганд явах хүртэл ингээд хүмүүс ингээд өө чи нөгөө 103 юм чи штэ гэдэг айл орон гоох өөртөл ингээд чи нөгөө 103 юм чи штэ тэйгэнгүүт бит комент үзээ хатсан сэтгэлдлүүд баг ер нь бол дэмжиж байгаа хүмүүсүүд нь 100 гэх юм бол тэр үзээ хатж байгаа нэг 3 4 ч юм тийм байсан ч гэсэндээ мэдгүй би өөрөө жоох сэтгэлээ хатахгүй байсан баха. Тэгээд тэр болгоныг жоох хүн дээр хүлээж авч ирсэн. За тэгээд олон хүмүүс ингээд яагаад ажлаас гарсан бэ гэд асуудаг учраас тэр хүмүүстэй ингээд хариулт өгөхийг хүслээ. Өнөөдөр ярьсан зүйлсүүд бол зөвхөн ингээд миний хувь хүний үндсэн дээр яг наран чимэг гэсэн хүний үндсэн дээр төлөөлж ярьж байгаа зүйл учраас бас яг ингээд 103 гэх байгууллагыг төлөөлж ярих зүйл биш шүү. Тэнд ингээд маш олон хүмүүс өдөр тутамдаа хүний амнаас авраад явж байгаа. Мэдээж шаардлагагүй дуудлагууд олон ч гэсэндээ эсэргээрээ шаардлагатай дуудлагууд амь толсон зүйлсүүд маш их байдаг. Хүн болгоны амьдралд ингээд өдөр болго хэцүү зүйлсүүд тохиолдоод байхгүй ч гэсэндээ энэхүү хэцүү зүйлсүүд нь байнга тохиолдохгүй ч гэсэндээ ховор тохиолдог үед байгаа. Тэр үед ингээд хамгийн түрүүнд санаанд ордог, айц сандарсан эмээс үед хамгийн түрүүнд санаанд ордог байгууллага маань манай 103 гэдэг байгууллага байдаг. Тэгэхээр еврейдээ бол маш том байгууллага. Одоо хүртэл ингээд байгууллагаараа маш их бахархдаг. Ингээд намайг яриа сууж хахад л гэхэд минут секунд тутамд ингээд дуудлагууд орж ирж байгаа. Шуурхай удирдлагын төвөөс дуудлага хуваарлаад хуваарсан дуудлага нь ахлах хэмж маань дуудлага хэмжнэрт
байхдаа ирэмблээ ангилаад дуудлага хуваарлаг. Зээж тэр дуудлагууд тасардаггүй. Тэгэл байнгын дуудлага ингээд орж ирдэг. Тэр нь ингээд би бүр ингээд тэрнээс травматай дуудлага орж ирдэг нэг дуу байдаг аахгүй юу бүр ингээд дон 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 гээл бүр дээрээс ороод ирдэг заяа хизээч тэр дуудлага тасардаггүй. Тэгэхээр ерөөхдөө бол ингээд инструмент маань хизээч амрахгүй байгаа шүү гэдгийг та бүхэн санаарай. Тэгээ ерөөхдөө бол ингээд миний ингээд өөрийнхөө хүргэдэг байсан контент за одоо ч ярьж байгаа юмнууд чигслагатай нөхцөл байдалд 103 гэдэг түргэн тусламж гэдэг зүйлийг дуудаарай. Танаас гадна маш хүнд хүмүүс тэр 103 гэсэн дуудлагыг хүлээгээд байж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Дараагийн бичлэгүүдээр би ингээд бас гоё сонирхолтой зүйлсүүдийг надад тохиолдож байсан зүйлсүүдийг хуваалцъя гэж бодож байгаа. Өөрөө ингээд ярих боломжтой цагийг хүлээн гэсэн юм байдаг юм билээ. Тэгсээрээ би 1 жил хүлээсэн байгаа байхгүй. Бага ажлынхаа хажуугаар бичлэг хийж хуваалцаад явнаа гэж бодож байна. Түрүү Филиппинд английн сургалтанд сурж байна гэсэн энд ирээд бүр ингээд нэг өөрийгөө илүү их нээж ингээд өөрөөр илүү чөлөөтэй боломжийг надад олгосон юм шиг санагдаж байгаа. Тэгээ бүр айгүй гоё санагдаж байгаа. Би Edulex агентлагаар зоочлуулад Cooking English английн сургалтанд сурж байгаа. Өглөөний 7:40 болж байна. 8:30 гэж өглөөний цайндаа орчоод 9 цагаас хичээлдээ орно. За би ингээд энэ жоохон онцгой хувцас өмссөн байж магадгүй. Би өглөө пүүлд сэлсэн байхгүй. Сны хувцас дээр шууд гадаараа хувцас өмссөн болохоор энэ орцсон байж магадгүй. Тэрэнд уучлалт хүсье. За тэгээд бичлэгийг маань хүлээж авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Магадгүй маш урт бичлэг байгаа хаа. Тэгээд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзч байгаа. Баяртай.